Од мөндөр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Монсимийн үйлдвэрийн Vitagrip бүтээгдэхүүн болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувг болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн минь Зандаа. За өдрийн минь ба. За 2019 онд Gallup Korea гэдэг нэртэй нэг судалгааны байгууллага санал асуулга явуулсан ба. Тэр нь юу гэхээр өмнөд Солонгосын түүхэнд хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч хэн бэ гэдэг. Энэ санал асуулгын хариуд Ном Ён ерөнхийлөгч хамгийн олон хүний санал авсан ба. Энэ хүн болохоор 2003 оны 2 дугаар сарын 25-наас 2008 оны 2 дугаар сарын 25 буюу яг 5 жил бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч албыг харьсан хүн. Сонирхолтой 1988 оноос хойш тус улсын бүх төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа сонгуулийн жил яг дараах тэр 2 дугаар сарын 25-наас эхлээд яг 5 жилийн дараа 2 дугаар сарын 25 дуусгар болдог тийм уламж тогтсон 88 оноос. Энэ яагаад ийм уламж тогтоосон гэхээр өмнөд Солонгос улс дарангуйлаас татгалзаж хизээ ямагт арчсан төрийг эрхэмлэхийн илэрхийлэл бэлэг тэмдэг болж ирсэн. Тэгэхээр 87 онд нь болсон бүгд найрамд Солонгос улсын хамгийн анхны арчсан сонгуулиар тодорсон тэр ерөнхийлөгч Нүтэв 88 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрийн тэргүүний тангараг өргөсөн ийм уламж тогтод хүргэсэн ба. Түүнээс өмнө яагаад ийм уламжлал их чухал вэ гэхээр энээс өмнө цэргийн дэглэм тогтоосон ч юм уу эсвэл шууд бусаар сонгогдсон улс төрч цэрэг аримхан энэ улсыг удирдах жилээ шүү дээ. Одоо энэ замаар явахгүй хэдүүлээ арчлалаар явна гэдэг. Харин энэ ард түмнийхэн хайр хүндлийг нөгөө хүлээс энэ ерөнхийлөгч Ном Ён болохоор төрийн эрхээс бууснасаа ердөө 2 жилийн дараа маш харамсалтайгаар амиалцсан. Өнөөдөр энэ тухай ярих. 2009 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхэн тэр арын ууланд байх 45 м тэр өндөр халил хаднаас шууд үсрээд амиа оролцсон. Тэгтээ дөнгөж 62 настайсэн. Амиа оролцож байгаа юм. Тий. Ном Ён бүгд найрамд Солонгос улсын төрийн тэргүүний алба хайрсан түүхэнд яг 9 дэх хүн. Тэгсэн мөртлөө ерөнхийлөгчийн 16 дахь бүрийн эрхийг тэр хугацааг дүүргэсэн хүн гэдэг. Тэгэхээр энийг тайлбарлах хэрэгтэй. 9 дэх ерөнхийлөгч мөртлөө 16 дахь бүрийн эрхийг хугацааг дүүргэсэн гэдэг. Энийг тодруулахад өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарыг жагсаахтаа хэддэх тэр бүрэн эрхийн хугацаанд төрийн тэргүүн суусныг нь солонгосчууд онцгойлон тодтогч өгдөг. Энэ мөн л нөгөө дарангуйл тогтоос сэргийлс үйлдэлээ. Тэгэхээр 8 дахь 9 дэх ерөнхийлөгч гэхийн оронд тэддэх бүрийн эрхийн хугацаанд төрийн тэргүүн сууваа гэдэг нь тэрийг нь илүүтэй тоолдог гэсэн үг. Тиймээс одоо жишээ нь гадны орнууд ч юм уу одоо бидэнд те дистаралын зүрх үүсэж эндүрх тохиол байгаа. Жишээ нь Ном Ёны ерөнхийлөгчийг болохоор 16 дахь ерөнхийлөгч гэдэг Солонгосод. Энэ өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тэр ажил үүргийг гүйцэтгэх 16 дугаар 5 жилийн төлөвлөгөөг биелүүлсэн хүн гэсэн утгатай. 16 дугаар 5 жилийн төлөвлөгөө биелүүлсэн учраас 16 дахь ерөнхийлөгчтэй. Харин олон улсын чигээр болохоор түүнийг бүгд найрамд Солонгос улсын 9 дэх ерөнхийлөгч байлгана. Тэгэхээр өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч чинь Ли Жэмьен болохоор энэ улсын 14 дахь ерөнхийлөгч бидний ойлголтоор харин төрийн тэргүүний 21-р бүрэн эрхийг хугацаагаар тэр хугацааг дүүрэхээр сонгогдсон гэж ойлгож болж байна. Бас сатай юм дээ. Сатай. За харин энэ одоо биднийхэр те 9 дэх ерөнхийлөгч Ном Ён яагаад амиаг өгөх вэ? Уул нь түүний төрийн тэргүүнээр ажилласан жилүүдэд өмнөд Солонгос улс улам илүү цэцэглэн хөгжиж ол дамжилтаар бүр дүүрэн байсан жилүүд энэ 5 жилд. Солонгос вооны тэр Америк доллартай харьцах ханш нь 97 оноос хойш хамгийн өндөртөө хүрж өмнөд Солонгос улс түүхэндээ бүр анх удаага дэлхийн хамгийн том зах зээлтэй 10 орны нэг болсон. Ном Ён ерөнхийлөгч үед. Өөрөөр хэлбэл нэг хүнд оногдох дотоодын нэгд бүтээгдэхүүний хэмжээ нь анх удаа 20 мянган Америк долларыг давсан гэсэн үг. Мөн хэвлэлийн эрх чөлөөний индекс гэж их чухал үзүүлэлт байдаг те. Энэ индексээрээ өмнөд Солонгос улс дэлхийд бүр тэргүүлэгчдийн нэг болсон. Улс төрдөг тэр Солонгос залуусын тэр идэх оролцоо нэмэгдсэн ч гэсэн Ном Ён ерөнхийлөгчийн л үедээ. За Ном Ён ерөнхийлөгч бол Солонгос орн Японы нөгөө дарангуйлаас чөлөөлөгдсөний дараа мэндэлсэн өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч. Тэгэхээр Ном Ён Японы эзэнт гүрэн нөгөө дэлхийн 2 дугаар дайнд ялагдаад
Солонгос үндэст нөгөө эрх чөлөөгөө олж авсны дараахан буюу 1946 оны 9-р сард одоогийн Өмнөд Солонгосын тэр зүүн өмнөд хэсэгт Гимхэ гэдэг хотын ойролцоо Бунха гэдэг нэртэй жижигхэн тосгонд мэдлжээ. 46-нд. Ингээд Японы дарангуулаас хойш төрсэн анхны ерөнхийлөгч болчихгүй. Эцсийнх нь туйлын ядуу тарьчиг амьдралд игэл жирийн зүгээр тариачтлээс. Энэ үед чинь Өмнөд Солонгост Азийн хамгийн ядуу орн байлаа шүү дээ. Тэгэхээр эцсийнх нь бүр тэр ядуу орны хамгийн ядуу хүмүүснээс. Тэгэхээр ирээдүйн ерөнхийлөгч болохоор энэ ямар айл гэхээр 3 хүү 2 охинтой айлын хамгийн отгон буюу хамгийн бага нь 5 хүүхэдтэй айл. Ном юу нь болохоор багадаа энэ нөгөө сурлах хүмүүж сайтай их сурагч байсан гэсэн ч гэсэн ээж авдаа нөгөө хөрөхөд туслахын тулд хичээл завсардах нь үнэхээр их байсан ба. Дунд ангид байхдаа бүр Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч Исин Маны төрсөн өдөр зориулан зохион бичлэгийн уралдаан сургуулиас нь зарлчихгүй юу. Дунд ангид байхад ерөнхийлөгчдөө зориулаад төрсөн өдөр зориулаад зохион бичлэгийн уралдаанд оролцоо гэд сургууль дээр зарласан чинь дунд ангид байхдаа түүнийг нисэргүүцэж бяцхан бослог гаргаж ирсэн байна. Тий. Тэгээд тэгж яагаад багш нартай байрагдаа сургуулиасаа бүр хөөгдөх дээр дулж исэн гэсэн үг. Тийм багасаа арчлын мэдрэмжтэй. Тийм байна. Одоо чинь бид нар хөрс өх ерөнхийлөгчийн одоо төрсөн өдөр зориулаад сургууль болгон зохион бичлэгийн уралдаан хий гэвэл энэ бол дарангуул шүү дээ. Энийг эсэргүүцсэн л гэсэн үг. Тухайн үедээ бүр. Тийм. За ингээд ном юу нь болохоор нөгөө том ахынхаа тэр нөлөөгөөр хуульч болохоо шийдсэн ба. Ах нь нөгөө өөрөө хуульч болох мөрөөдөлтэй түүнийхэн төлөө бүр маш их хичээж зүтгэж одоо суралцж байсан ч гэсэн яг сургуулаа их төгссөн чинь хөрх юмтан автомашины ослоор амиа алцчихгүй. За ингээд ном юу нь за ахынхаа энэ хуульч болох мөрөөдөл бий биелүүлнэ гэд. Цаа чин тэнгүүд мэрэгжлийн шалгалтуудаа бүгдийг амжилттай өгöd 1977 онд Тижон хотод шүүгч болж бүр харин шүүгчээс илүүтэй хуульчаар ажиллаад ер нь төгүүлэх зүгээр юм байна. Туршлах хуримтлуулсан зөв юм байна гэж үзээд ердөө нөгөө шүүгчээр ганцхан жил ажиллангуудаа ажлаас гарцсан. За ингээ хуульчаар ажиллана гэд. Тэгсэн тэр хуульчаар ажилласан анхны том хэрэг нь юу байсан гэхээр нөгөө Солонгос улс руу тэр хууль бусаар хил давуулсан тийм уран зохиолын ном бүтээлүүд байгаа байхгүй. Нөгөө Солонгост нь хоригдсан. Тэнгүүд тэр номыг оруулж ирсэн тэр хідэн залуус уншиж хадгалсан гэдэг шалтгаанаар яаш итгүүлээд бүр эрүүдүүлж зодуулсан тэр хідэн оюутан залуус эргийг цаач навчтэй. Өмгөөлөх гэж тий. 1981 оны энэ хэрэг явдал ном юуныг хүний эрхийн хуульч болгоход хамгийн ихэр нөлөөсөн ба. Ном юун бүр 2003 оны ихэр өгсөн нэгэн ярилцлагатаа бүр ингэсэн байдаг яг энэ тухайга. Тэдгээр оюутны өмгөөлөгчөөр ажилласан миний амьдралыг бүр бүтэн өөрчилсөн. Тэдний тэр айж түгшсэн харцыг хараад хөлийн хумс нь хүртэл бүр унтсан байсныг үзээд хуульчийн мэрэгчлэр тав тухтай дутагж гачигдах юмгууд би айж төрөндөө гэсэн бодол минь бүр ор мөргөө алгуулсан. Тэр хэрэг дээр ажилласны дараа би ганц л мөрөөдөлтөй болсон. Тэр юу гэхээр дэлхийн ертөнцийг ямар нэг байдлаар би заавал өөрчлөнө гэсэн тэр хүсэл эрмэлзэлтэй болсон гэж. За ингээд ном юу 1985 оноос иргэний хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцдог болж. Энэ үчи ер нь Солонгос чинь дандаа тийм дарангуулын одоо цэргийн дэглэмтэй л ус байлаа шүү дээ. Тэгээд тухайн үеийн Өмнөд Солонгосын тэр дарангуй засгийг эсрүүцдэг болсон ба. Ингээд 1987 онд болсон ерөнхийлөгч Чондо Хуаны засаглалыг эсэргүүцэх тэр 6 дугаар сарын хөдөлгөөн гэдэг тэр арчлын төлөөх жагсаал цуглаанд хүртэл оролцсон ба. Харин дараах нь энэ бослохын үеэр амиа алдсан нэгэн үйлдвэрийн ажилчин ир нөгөө нас орчгүй хөрхөө. Тэр ирийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байхдаа өөрөө бас баримтлагчтай. Ингээ 20 хоног баригдсан ба. За ингээд энэ бүх үйл явдал яасан гэхээр түүнийг ус төрлө хөтөлчихдээ. Тэ. Чи ус төр сонирхож ус төр чамайг оролдоно гэдэг шиг. Яг тийм. Яг ингээд ирээдүйн ерөнхийлөгч болох хүнийг эднэр өөрсдөө ингээ оролцсон байхгүй. Тийм байна. За 1988 он гэхэд ном ян хэдийнэ нэгдсэн арчилсан намд илсэн Бусан хотын Дун гэдэг дүүргээс үндэсний ассамблеэд сонгогдоод байгаа. Харин 1992 оны парламентын сонгуулиар ялагдаад 1995 оны Бусан хотын захирагчийн суудлын төлөө бас их сунгаанд мөн ингээ ялагдуулээд дараа нь ингээд бөө ялагдал явдээ. За ингээд энэчээс юу ойлгосон гэхээр улс төрт хэрэг би амжилт олъё гэвэл эвлэж нэгтгэл хамгийн чухал юм байна гэдэг. Тэгээ ойлгоцсон. Тэгэхээр ном юу яасан гэхээр өмнө нь нөгөө түнжин хагараадсан Ким Ён Самыг ерөнхийлөгчд нөгөө өрсөлдөгт нь дэмжихээ илэрхийлж байгаа байхгүй. За ерөөсөө ингээд тэ нэгийгээ дэмжигээд. Харин 2000 оны парламентын сонгуульд ахаал ялагдчихжээ.
Хэдийгээр тийм ч гэсэн тэр үчин Ким Дэжун ерөнхийлж боллоо шүү дээ. Тэр юугаар Ким Дэжун ч одоо Солонгосын бас их мундаг ерөнхийлөгч, Нобелийн шагналтай шүү дээ. Тэгээ сая ингэж хэллээ шүү дээ. Нэгдэж нийлэх хэрэгтэй байна гэдэг. Энд чинь одоо манайд бол маш тодор харагдаж байгаа шүү дээ. Харин тий. Одоо нэг хоёр дахь том нам гэдэг нэг нам байна шүү дээ. Энд чинь ардын нам тэгж бүтлгүүдэд хахад дараа нь ялд авч чадаагүй шүү дээ. Тий. Өөрсдөөсөө болоод. Тий, нэгдэж чадахгүй өсөлөө тий. Тий, яг үнэ. Нэгдсэн байсан бол үдээд ардчилсан намайг ирэхээр ярьж байгаа байсан. Тий. За ингээд Ким Дэжун ерөнхийлөгчийн засгийн газарт ном юу нь болохоор яасан гэхээр загас агнуур 70 асуудал эрхэлсэн тэр сайдаар томилогдож байгаа. Одоо ингээд улс төрийн нэлийн ингээд том тий одоо улс төрт харьсан анхны том албан тушаал нэм сайд байгаа. За ном юу нь засгийн газрын гишүүнээр тэр ажиллах тэр үеийнхаа нэр хүнд хүч хөдөлмөрөөр их олонний дэмжлэг хүлээгээд мянганы арчилсан намаас ерөнхийлөгч нэр дэвширдэг байхгүй. Одоо нөгөө нэр үндэстэй. Мянганы арчилсан нам нь болохоор төв либерал үзэлтэй тухайн үедээ эрх баригч байсан нам юм. Харин хожимо нэгдсэн арчилсан намыг байгуулсан тэр олон намын нэг болтой. За ингээд ном юу нь 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болсон тэр сонгуульд ялаад Ким Дэжун ерөнхийлөгчийн халааг авч түүний нөгөө сонгуульд ялсан явдал нь олон талаар их гинтийн зүйл байсан. Гэхдээ хүмүүс ер нь ялчна гэж бодог. Нөгөө бусад улс төрсөн. Ном юу нэг анх ерөнхийлөгч нэр дэвшгээ зарлагт нь уралсан санал асуулгаар дэмжигчдийн тоо хэдэн хувь байсан гэж ердөө 2% байсан. Оо тийм. Анх за би ерөнхийлөгч нэр дэвшнэ гэж хахад 2% дэмжлэгтэй байсан гэж боддог. Тэгээд түүнийг сонгуул ялгах бүгд ингээд энэ яг битүүмээр байсан байна гэдэг. Ажиглагчд болохоор түүнийг энэ залуусын итгэлийг олж авсны дээр хамгийн гол нөгөө Америк таагүй тэр ханддаг олонний хандлагыг их зөв ухаалгаар ашигласан гэж үздэг юм лээ. Учир нь 2002 оны өмнө Солонгос ерөнхийлөгч яг сонгуулийн өмнөхөн юу болсон гэхээр Америкийн нөгөө цэргийн бааз руу буцаж явсан нэг хуйгалсан машин хурдны зам дээр 14 настай нэг хоёр охиныг дайраад амийн хөнөчгүй. Тийм. Энэ дээр ном юуны ерөнхийлөгчийг их зөвүүн тоглолт хийсэн гэдэг юм лээ. За ямар тааш нөгөө битүүмээр ном юун одоо ерөнхийлөгч болсон. Одоо цаашаа бүр сонирхолтой болно. За. Цагаал ивент тэтгэгчтэй танилцуулна. Өнөөдрийн дугаарыг Монс эмийн хөлбөрийн Vitagrip бүтээгдэхүүн ивент тэтгэж байгаа. Чацрагантай Vitagrip нь таны дархлааг дэмжих, ханаа тамуунаас урдчилсан сэргийлэх, С витамины дутагдал, бие махбодыг тамиржуулах, хурлах тайлах ийм үйлдэлтэй байна. За олон зууны турш дамжсан уламжлалт чацарган жимсний эмчилгээг орчин үеийн технологитой хослуулад тань зориулан бүтээсэн юм байна. Удаж байгаа тий. Удаж байгаа. Баг багтал баг байсан. Баргалт юм байна. За мэдээж эм одоо хүний бие рүү орж байгаа учраас анхааруулга тэр эмчийн зааврыг бол заавал дагах ёстой. За тунг хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлно. За өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр нойр өөрчлөгдөх, дотор мухарах ийм одоо бас сөрөг юутай юм байна. Гэтэ удаан эмийг удаан ууж болохгүй хүмүүс. За мөн суулгах гаж нөлөө илэрч болцсохгүй гэж байна. За эмийн заавраас гаж нөлөө хоригдох заалтыг заавал уншаад эмч энэ зүйчээс заавал асууж хэрэглээрэй гэж та зөвлөмөр байна. За ингээд энэ юм маань бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд ном юу ерөнхийлөгч болсон. Үүрэгтэй ажилд орсон даруйда бүхий шатанд яг иргэдийн арчлах тэр оролцоог дэмжинэ. Төрийн албаны ил тод байдлыг чухалчилнаа. Боловсролын тогтолцоо, татвар болон халамжийн бодлогыг шинжилнэ гэд бага хамлад өгч. Мөн нөгөө хоёр солонгосын хоорондох ив наримлыг эрхэмлэх нарны туяа гэж нэрлэгдсэн тэр уян хатан бодлогыг үргэлжлүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд айл болох тэгш хүртээмжтэй байдлын төлөө зүтгэнэ. Америк болон Японтой харилцаагаа шинээр тодорхойлно гэж засгийн газрын бодлого зарлаж байгаа. Гэхдээ төрийн алба хаагчдын дундах тэр авилгын гэмт хэрэгтэй тэмцэхэ тэр хамгийн гол ажлаар нэрлэдэг. Монголд их төстэй шүү дээ. Тийм байна. За ном юу 2003 онд өөрийн төлөлийн хүмүүсээ аваад тэр мянганы арсан намаас туурах сарчд. Нөгөө бол энэ намаас ерөнхийлж болчихоо шүү дээ. Тэнгүүтээ нөгөө нам дотроос хідэн хүмүүсээ фракцлж авахгүйтэй өөр нам байгуулчихгүй. Тэгж болттой юм байна тий. Түүний байгуулсан үүрий гэдэг нам ердөө 4 жил оршин тогтсон югаас 2007 онд бусад жижиг намтай явсан шинээр арслан намыг байгуулцдаг. Харин улс төрийн нам нөгөө улс төрийн хүчнүүдийн дунд төвийг сахих учиртай төрийн тэргүүн ингэж өөрийн гэсэн намыг шинээр байгуулсан сөрөг хүчнийхний нэг хүчтэй эсэргүүцэлтэд мэдээж тулгарсан. Тэгээ баахан хил амт дагуулчихдээ энэ үйлдэл. Тухайн үед үндэсний ассамблей буюу одоо Махар улсын хурал тэр парламентд олон байсан нөгөө
одоо юу гэдэг чинь сөрөг хүчнийх нь эдгээр ч их сонио харна. Ном Ионыг тодорхой нэг намд илт давуу дэмжлэг үзүүлсэн. Төрийн тэргүүний ёс зүйг зөрчсөн гэд импичмент зарлах гэж оролцсон байна. За хүүхд багч сонсч ивэл импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, тэр огцруулах онцгой дэг журмыг хэлж байгаа. Гэхдээ үндэсний ассамблийн гишүүдийн олонх нь ном Ионыг огцруулахыг дэмжсэн. Тэгээ бүрэн эрхийн түтгэлзүүлсэн бүр. Тэгсэн чинь үндсэн хуулийн шүүх буюу одоо маахаар цэцэн түүнийг судална үлдээсэн байгаа байхгүй. За ямар ч ном Ионд импичмент үзүүлэх гэсэн энэ үйлдэлийг хамгийн гол нь ард иргэч гэсэн өөрсдөө эсэргүүцчихсэн. Ингэж болохгүй. Хэдийгээр сөрөг хүчнийхний энэ орлого нь төрийн эрх зүйн үүднээс уулна бүрэн дүр үнэлтэйсэн ч гэсэн ард иргэдийн дийлэнх нь огцруулах гэдэг чинь төрд шинжилэл хийх гэсэн шинэ ерөнхийлөгчийг та нар хахаж хяхаж хавцсан хэрэг байшгүй гэж үзсэн байхгүй ард юм. Тиймдээ ч нөгөө импичментийн хэрэг явдлын дараа ном Ионы нэр хүнд бүр огцом өссөн. Улам өссөн. Ингээ 2004 оны 4-р сард болсон парламентын сонгуулиар нөгөө ерөнхийлөгчийн үүрийн нам олон болчих. Ингээ өмнө Солонгосын яг эрхч баригч хүчнэр тодорчгүй. Энэ чинь цоо шин нам шүү дээ. Тий. За ном Ион хэдий бүрэн гүйцэд биш ч гэсэн өгсөн амлалтуудаа биелүүлэх гэж маш их хичээсэн байт. Төрийн тэргүүний алба харсан энэ 5 жилийн хугацаанд ном Ион эдийн засгийн өсөлтөд үнэхээр анхаарч дотоодын тэр эсэргүүц дургуутлагчсан үл тоогоод Америкийн нэгдсэн улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулж. Мөн нийгмийн халамжийн төсвийг нэмээд үл хөдлөх эд хөрөнгийн тэр албан татврын тухай хуулийг өөрчлөн шинжилсэн гэдэг өчнөө ажил хийж амт. Хамгийн гол нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүдэд маш их анхаарсан. Хэвлэл мэдээллийнхэнтэй бүр нэлээд нээлттэй тий харьцангуй нээлттэй байсан. Энэ нь болохоор ард иргэдийн дунд нэр хүндийн өсөхөд баггүй үр гүйцэтгэхгүй. Гадаад бодлогын тал дээр тэр Америк, Японы эсрэг үзэлтэй гэгдэн Америкийн засаг захиргаанд ялангуяа өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчд итгэх хүн анхандаа Америкт байгаагүй. Яг л эн чинь ерөнхийлж болж ирэхдээ тэр нөгөө хөөхөн хоёр охины амиа алдсан ирэг дээр эн чинь олонхын дэмжлэг авсан шүү дээ. Тэгээ ерөнхийлж болонгууд Америкийн за энэ ер нь нэг эвгүй гаргаад эсэргүү гараад Америк, Японы эсрэг үзэлтэн байна гэдэг. Харин 2007 оны 4-р сард Америкийн Виржиниагийн технологийн сургуульд нэгэн Солонгос оюутан Америкт нэгэн Солонгос оюутан гал нээгээд 32 хүнийг буудан хороосон аимшигт хэрэг болсон. Тийм. Би нэг санд штэ аимэр оюутан. Тэгсэн чинь ном Ион ерөнхийлөгч бүр албан ёсоор 2 ч удаа уушлтгүйд. Ингээд уурт үсэн мэдээлэл гаргаад тэгээ 10 дугаар сард нь Хойд Солонгосын цаа чин нийслэлд очиод нөгөө Ким Жон Ил нөгөө 3 дугаар Ким гэдэг нэг хаан байгаа штэ. Тэрнтэй уулзсан зэрэг нь олон улсын тавцанд ном Ионыг ихээхэн таниулаад нэлээд талархал хүлээчих. За ингээд олон улс ч гэсэн за энэ бас нэг эсрэг үзэлтэн биш юм байна гэдэг тэ. Энэ чиг чухал штэ юм. Тийм тийм. Дотоод болохоор орон нутгийн хөгжилдөө их анхаарсан, олон жилийн тэр богшмол тогтолцоог эвдэх гэж хичээсэн, авилгатай тэмцсэн зэрэгээрээ ард иргэдтэй үнэхээр үнэлэгдэж байгаа. Тэгээд өөрөө энэ чинь их даруй төлөв зантай, хамгийн гол нь эгэл жирийн гарал угсаатай болохоор олон сэтгэл үнэхээр татчихсан. Аав чинь ядуу тариа чинь тий. Ингээд 2008 оны 2 дугаар сард нөгөө бүр эрхийн хугацаанд дууссан шүү дээ. Одоо нөгөө яг 5 жил нь болоод. За ингээд бүр эрхийн хугацаанд дуусгар болоод ном Ион өөрөө яасан гэхээр төрж өссөн нөгөө жижигхэн тосгон байгаа шүү дээ. Тэр тосгон бунхаа гэдэг нэртэй тэндээ очиж сууршдаг хөөх. Энэ нь өмнөд Солонгосын түүхэнд хуучин ерөнхийлөгч нь Сөүлд өндөр хамгаалалтай тансаг зэрэглэлийн тэр орон сууцнд амьдрахыг сонгоогүй анхны тохиолдол юм. Тэр жижигхэн тосгон хэдэн үнэтэй гэж 120 үнэтэй байхгүй. За тийм. Бид нар бүр өчүүгэн жижигхэн тосгоны талаар ярьж. Сумын төвөөс жижиг юм ба шүү дээ. Маш жижиг. Тийм. Ингээд ном Ионы ач буйнаар нөгөө 120 гаруйхан хүн амтай бунхаа тосгон тэр доорол бүр дотоодын аялагч жуурчдыг хүл дарагддаг. Гэвч ном Ионыг ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгöd ердөө яг 10 сар болж байхад нэг хэрэг явж гарчдаг байхгүй. Уул нь ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн. Яасан гэхээр төрсөн ах Нугэмпён гэд тэр нь Дэв корпорацийн барилга инженерийн компаниас 3 сая воныг хууль бусаар авсан хэрэгээр баригдаад хоригдсон шүү дээ. 3 сая вон уу тий? Тий. Төрсөн ах нь. Тэгсэн чинь үүнээс хагас жилийн дараа ахад ном Ионы эргэн тойронд бүр ч олон хүн авилга хэвлэх ахуулын хэрэгт нэр холбогдсон шүү дээ.
одоо түүний гэргий болон хүргээ ахын хүртэл бизнес эрхлэгчдээс их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэдэг хэрэгт холбогдож байна. 2009 оны 5 дугаар сарын 20 доор бүр зарим хүнийх нь хэрэг бүр прокурор шилжээд 3-7 хоног хэртэй болж байсан гэдэг. За юу болсон гэхээр Номионыг бүгд найрамд Солонгос улсын гутал үйлдвэрлэлийн нэг Тэгван гэдэг корпорац байна. Тэр корпорацийн ерөнхийлөгч Пак Хёнча гэдэг. Пак Хёнчагаас 2007 оны 6 дугаар сард ерөнхийлөгчийн нөгөө хөх ордны ерөнхий нарийн бичгийн дарга Джон Сам Мунер дамжуулаад 1 сая Америк долларын авилга авсан энэ ерөнхийлөгч бол. Түүний гэргий буюу тэргүй хатагтай асан Квон Янсүн мөн адил тэр их хэмжээний бэлэн мөнгө тансаг зэрлийн швейцар цаг бэлгэнд авсан гэд тийм хэрэгт ингээд шалгаж байгаа. Ингээд зогсохгүй. Одоо энэ экс ерөнхийлөгч те Номион гэсэн үг шүү дээ. Том хүү болон үеэл нар нь хууль бусаар 5 сая Америк долларыг хөрөнгө оруулалт авсан. Охин 400 мянган Америк доллараар Америкт орон сууц худалдаж авсан гэд. Ингээд нийт 26 хүнийг Номионы авилгалын хэрэг гэдэг нэрийн дор бүгдийн сэрдэ шалгаж эхэлдэг. Номион болохоор энэ дуйланд игсний дараа энэ бүх хардлах сэржлэг зөвхөн манай гэр бүл рүү л чиглэх ёстой. Миний нарийн бичгээр ажиллаж байсан Джон Самууныг буруутгах хэрэггүй. Гэр бүлийнхэн маань л тэр мөнгөний хүсэлт гаргасан, авсан, зарцуулсан гэж өөрөө мэдээлэл гаргаж байгаа байхгүй. Гэхдээ хамгийн гол би өөрөө энэ бүх явдлын талаар огт мэдээгүй. Зөвхөн ерөнхийлөгчийн үүрэгт ажиллаас чөлөөлсөн дараа л энэ гэр бүлийнхнийхээ мөнгөний асуудлыг би олж мэдсэн гэд тийм одоо мэдүүлэг өгсөн ба. Гэсэн ч энэ бүх явдалд би үнэхээр хичиж байна гэд олон нийтээс аль биесээр уурсдаггүй. Нөгөө хэрэгт холбогдсон өнөө 26 хүнээс бүх хэргийн эзэн нөгөө гутал үйлдвэрлэгчний Тэгван корпорацийн ерөнхийлөгч нөгөө Пак Хёнчагаас ахуулаад үндэсний ассамблеийн бүр дарга байсан Пак Гуан Юн, Гимхэ хотын захирагч Сун Имбук, Арснамын гишүүн Со Габван, парламент хардын намын гишүүн Пак Чин, Номион ерөнхийлөгчийн төрсөөх нөгөө Нуу Гёмпён нарын гээд нийт 21 хүн авилга хээл хавал авсан тогтоогдоод шүүхээр бүгд яаш итгүүлдэг. Тийм үү. Энэ үнэн баг. Яг. Тэгээ цаач болохоор би мдээгүй байсан. Би дараа л мэдлээ гэдэг байгаа. Харин тийм шүү. Харин Номион ерөнхийлөгчийн хувьд авилга авсан тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд байсан. Зүрэг ингээ байцаагч байх үедээ тэр олонний хил ам, хэвлэл мэдээллийн тэр анхаарал тэр нөгөө дарамт шалтаас болоод маш их сэтгэлээр унсан баг. Тэгж байгаа. Бүр хит хитэн удаа Номион ерөнхийлөгч мэдээлэл гаргаж. Хэдийгээр гин буруутай үг нь хараахан шүүгээр нөгөө эслэн шийдэгдэггүй боловч авилга хээл хавал эрэгт нэр холбогдсонтой би үнэхээр гимшж байна гэдгийг байн байн илэрхийлээд. Нэг мэдээлэлтэй Номион ерөнхийлөгч бүр ингэж шаашт. Одооноос миний нэрийг үнэт зүйлстэйгээ холж утгаад хэрэггүй та бүхэн. Миний амнаас одоо арчлал, шудрагс гэсэн үгс унах аргагүй боллоо. Та бүхэн намайг бүр ортаас мартсан дээрэгт. Бүр ингэ төрөх бууж өгсөн бүр. Нэг гэр бүлийнх нь иймд оролцолчоор. Хэдийгээр бүр маш олон удаа ууралт гуйж гимшж байгаа илэрхийлсэн ч гэсэн гэр бүлийнхэн бол ойр тойрны хүмүүсээ Пакьян чаагаас нөгөө нөхрөөс 6 сая Америк доллар авсныг би үнэхээр мэдээгүй гэдгийг бас мэдэгдээл. Ингээд 2009 оны 5 дугаар сарын 23-ны бямба гаргийн өглөө Номионыг бие хамгаалагчд нь тэр өндөр хаднаас үсэрсэн, маш хүнд бэрцсэн ухаангүй байхад нь олд. Хэцүү. Бид нар дээр нэг коммент ирэхэд л яаж хандлагдаг вэ? Тийм шүү дээ. Гүтгээл доромжлол эхлэхэртэй амар хэцүү дээ шүү дээ. За ивент тэтгэж танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors ивент тэтгэж байгаа. За энэ компани бол Япон автомашины сэлбэг засвар үйлчилгээний салбарт 1999 оноос хойш за одоо 27 дахь жилдээ хэрэглэгчтэй найдвартай түнш болон ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд тууштай хариуцлагатай ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. Тийм үү? Тийм. 8 корпорацийн албан ёсны дистрибьютор хэрэг ямар бахархмаар байгаа шүү дээ. Монгол компани шүү дээ. Харин тууштай хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд гэж байгаа байхгүй яг үнэ тий. Тэгэхээр үнэхээр бахархмаар аргагүй. Ford Motors тий. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байгаа.
За мөн тэд сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нийлцтэй байгаа урилга явуулж байгаа юм байлээ. Хэдүүлээ бөөнөрөө нийлж байгаад оригинал чанартай сэлбгүүдээр иргэдэд хангая гэж байгаа юм байлээ. За Ford Motors компани танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал, итгэлцэл, хамгаалтыг санал болгож байна. За тэдэнтэй холбогдох утасны дугаар 7510 7510 ТЭЦ3-ын чанга хонь тэдний засварын төв оффисд байрладаг юм байлээ. За баярлалаа. За тэгэхээр нөгөө түрүүний яг тэр хэлжсэн үнэхээр нэг надад аимшигтай санагдаад. Энэ ерхийлж өөргөлж Солонгос улсад одоо чинь Монгол улс ч гэсэн нэг үнэт сүс гэж нэг гоё юмнууд байдаг та тийм. Тэгэхэд миний нэрийг одоос тэр үн зүйлсийг битгий хойч утгаа. Одоо би ингээд арчил шудрагс гэсэн үгс надаас унахч аргагүй бол та бүхэн ер нь намайг ортос марцсан дээр гэд ингэжлээ те. Тэгээд удахгүй яг тэр 9 оны 2009 оны 5 сарын 23-ны Бямбарыг өглөө хаднаас үсэрч байгаа юм. Өглөөрт гэрээс гарсан ба ямарчсан. Тэгээ бунхаа тосгондох тэр гэрийнхээ ардхан тал байдаг шар шувууны хад гэдэг нэртэй энэ 45 м өндөр хаднаас шууд үсэрсэн. Түүнийг өглөөний 6 цаг 40 минутын үед яг энэхүү амиа югтгүүлээ хийсэн гэж үздэг юм байна. Экс эргэлэгчийг хагас цагийн дараа буюу 7 цаг 20 минутын үед тэр ойролцоох Гимхи хотын эмнэлэгт машинаар аваадсан ба. Бэртэл бүр маш хүнд байсан учраас Гимхи хотын эмнэлэг одоо эмчилж чадахгүй. Үнэхээр хүнд байсан учраас Бусааны их сургуулийн эмнэлэгт 8 цаг 15 минутын үед шилжүүлсэн ба. Харин ердөө цаг гаргахны дараа 9 цаг 30 минутанд Бүгд Солонгос улсын 9 дэх хэрэглэгч Номын Яныг амьсгал хурасныг аль биесээр бүх нийт зарлалт. Цагдаа нар яасан гэхээр түүний хувийн компьютероос нэгэн зураг салд. Үүнийг Номын Ян ерөнхийлөгчийн гэрээс гэж үздэг. Ямар ч тийм гадны ямар нэгэн нөлөөгүй өөрийн сонголтоор амиа орсон нотлохоо гэж үздэг юм байна. Номын Ян гэрээсэлд ингэж утсан ба. Би олон хүнд өртөө. Надаас болж энэ олон хүн маш ихээр зовлоо. Цаашид энэ их зовлон шаналлыг хэрхэн яаж төсвөрлөхөөж би төсөөлж чадахгүй нэ. Үлдсэн амьдрал минь бусдад ердөө дараа л болно. Би минь эрүүл байхаа болсон. Тийм учраас би хийж чадах юмч байхгүй болж. Юм уншиж бичиж чадахгүй. Гэхдээ гуниглаад явах вэ? Амьдрал үхэл гэдэг бүгд л байгалийн жам. Битгий харамс. Хэнийг ч бүү буруудаг. Хувь тавилан иймээс л биш. Намайг харин чандарлаад гэрээ минь ойрох жижигхэн чулуу босгоорой. Үүнийг би өөрөө удаан бодлоо гэд. Ингэж үчээд тэгээ явцсан. Өмнө Солонгосод болохоор энэ нөгөө игэл жирийн ард гаралтай энэ экс ерөнхийлөгч амиа гарсан явдалд ард нийтээр бүгд их цочирддаг хэрэг. Төр засаг л түүнийг үхэл түрглээ дээ. Им юм бак болон тэр прокурор буруутай гэж бухимдах хүн их олон байгаа. Ер нь зарим нь гэтэл үндсэн хууль зөрчсөн үйлдлийн хариуцлагыг эцсээ хүртэл хүлээхгүй гэсэндээ ийм үйлдэл хийлээ гэдэг шүүмжлэгч мэдээ зөнгөө байгаа л да. Харин нөгөө ерөнхийлөгч асан нөгөө Нобелийн шагналтай Ким Дэжун Номын Яныг болохоор гүтгэгдэж дормжлуулсандаа бүр гарах гарцгүй болчлоо. Гим буруу гэдгээ баталж нотлохын тулд тэрээр ийм алхам хийсэндээ гэж мэдэгддэг. За ингээд Номын Яныг оршуулах төрийн ёслол 2009 оны 5 дугаар сарын 29 хүртэл үргэлжилдэг. Улс орон дээр гашуудал зарласан. Энэ бүр 7 хоног үргэлжилсэн гэсэн үг. 7 хоногийн турш үргэлжилсэн энэ гашуудлын үеэр интернет портал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компаниудын лого бүгд харангуйталт. Улс дээр. Тэгээ дурсгалын баанарууд энэ тэн тавигдана. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн ихэнх үзүүрийн хөтөлбөрүүд бүр цуслагдтыг. 7 хоногийн турш. Харин нөгөө Сөүл хотдох Догсуу ордны нөгөө их хаалганы өмнө одоо нэг зүйл бий болгож байгаа юм л. Нэг салах ёс гүйцэтгэх газар цугласан олон хүн. Экс нөгөө ерөнхийлөгчтэй хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, лаасаад эмгэнэн гашуудсан тэр хүмүүсийн цуваа энэ хэд хоногийн турш бүр өдөр шөнөгүй бүр өдрөж тэр шөнөж тэр үүрээс тэр энэ цуваа 2 км гэжтэй үргэлжилжсэн гэж байна шүү дээ. Энэ зүгээр л цэцэг өргөх гэж лаасах гэж. Яг энэ цувааг ингээд тоолсон чинь нийт хэдэн хүн яг энэ цуванд ирсэн гэж 5 сая солонгосчууд. Амар гоц. Ингээд Номын Яны ерөнхийлөгчийг өөрийнх нь гэрээсэл ёсоор нөгөө чандарлаж төрж өсөн тосгонд нь нөгөө нутглуулаад жижигхэн бошны чулуу босгод. Хөөх нөгөө өмнөх нөгөө ерөнхийлөгч Ким Дэжун ерөнхийлөгч. Ким Дэжун болохоор Номын Яныг нас барснаас 3 сарын дараа өвчнөрөө толт. Яасан гэхээр ойр дотны хүмүүс нь бас энэ нөгөө үхлийн шалтгаан хэлдэг байхгүй. Нөгөө Номын Ян ерөнхийлөгчийн авилгын хэрэг
амиа хорсон явдлаас нь болоод кимдэж үргэлж бүр сэтгэлээр унаад биеийн чилэрсээр гад нас нөхцөн гэдэг юм лээ. Харин амиа югүйтгснийг нь гим буруухан нотлохоо гэж үтсэн ард иргэдийн дунд ном юунд ерхийлж нэр хүнд бүр нас барсныхан дараа мэдээж огцсон өссөн. Тиймдээс түүнийг нөгөө шударга ёсны төлөө, арчлын төлөө амиа зөлсөн. Игэл ардын дундаас төрсэн цор ганц төрийн тэргүүнгийн хандлага одоо жилээс жилд улам нэмэгддэг гэсэн. Шударга ёс авилгалын эсрэг тэр байр суурьтай арчлын төлөө тэмцэгч гэж олон нийт танигдсан энэ улс төрчийн амиа хорлолт нь зөвхөн хууль эрх зүйн асуудалч биш. Бас ёс суртахууны хариуцлага. Олон нийтийн тэр хүлээлт, улс төрийн дарамттай холбоотой тэр гүн гүнзгий сэтгэл зүйн хямрал яг илэрлээ. Түүний үхэл нь Солонгосын нийгэмд гүн цочрол өгсөн. Улс төрчдийн тэр нэг ёс зүй. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн бас үүрэг. Тэр шүүхийн үйл явцын талаар өргөн хүрээтэй хилцүүлэг улс орон дээр өрнүүлдэг. Улс төрийн соёлд бүр гүн гүнзгий өөрчлөлт авчирсан гэдэг юм. Улс төрчдийн ёс зүй, хэвлэл мэдээллийн үүрэг, шүүхийн хараа тус байдал зэрэг асуудлыг дахин шинээр авч үзэх шалтгаан болж. За тэгэхэд энэ мэдээлэлд нэмэр хүргэсэн од мөндрийн үзэгч, сонсогч Болор Эрдэнэ Бачаарал танд үнэхээр гэлээ. За баярлалаа. Манай од мөндрийн сонсогч маань үнийг бэлтгэжсэн. Тийм үү тий. Тэгээд үнийг нь манай тий лавглан байна эмгтгэн. Ийм гоё зохиол болгосон. Өөртөлтэй гоц. Харин тийм байна. Гэхдээ ямар одоо тэр авилгын хэргийг хойлоо мэдэхгүй шүү дээ. Шүүгээд яах вэ тий. Гэхдээ хүнийг амиа хорлол тэгдэг гэдэг бас л. Тий. Өөр гэдэг нөгөө гэр бүл нь авилга авсан үнэн. Тэг өөрөө яг мэдээгүй байсан бас үнэн л юм шиг үнэ тий. Тэгээ энийгээ дааж чадаагүй. Харамсалтай юм. Манайд ч гэсэн бас сургамж авмаар л юм байна. Тий. Зүгээр огцрол дуустдаг шүү дээ маань. За өнөөдрийн дугаарыг маань Моносимийн үйлдвэрийн Vitaf Grip бүтээгдэхүүн болон аюулгүй байдлын төлөө хамтдаа урайтай Ford Motors event итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот өндөр сувг болон NTV телевизээр 83.3 107 стилгоны хот өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа ба. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.